чихнүү чимэг болсон аялагуу саяхан монгол хэл. Чин зориг төвөгдөөдсөн минь өв их эрдэн. Сонсох бүр яруу баялагыг гайхан баясч сод их бэлэгт түмэн юугэн бишрэн магтмуу. Морин гол цудагаланд ширгэж буйх талай мэд. Монход үрэч нарын залгам чара бадранхан дэлгэрч хөндөй цээжинд орохч бүгдийг нэвтрүүлэх чадалд хөгжим мэт яруу баясгалант монгол хэл. Их нүүдэлчид. Монгол хэл бол монголчуудын оюун санааны дархлаа, мөн чанар бөгөөд монгол хэлээр ярих бичих нь монгол хүний давтагдшгүй мөн чанартай холбоотой. Залууч бол өсвөр үеийнхэнтэй их хэл, монгол хэлний яруу баялаг, түүний гүн дэлгэрэнгүй утга, багтам сайхан найруулга, энэ зүйлийг ингээд бодлогоор одоо дэмжих энэ тал дээр бол үнэхээр дутагдaltaй байна. Би монгол хүн. Би монгол хүн. Би монгол хүн. Миний анхны хэл монгол хэл байсан. Би монгол хүн. Би Америк төрсөн ч гэсэн монгол ээж автай монгол хүн. Би монгол хүн. Манай ээж надад монгол хэлийг анх зааж өгчээсэн. Би монгол хүн. Гадаадд байгаа монгол хүүхдүүдэд монгол гэдэг нэг тийм тусдаа өөр үнцэнтэй өрмөц ялгарл байгаа гэдгийг хэлээ мэдрүүлчих хэрэгтэй байна. Хин хүүхдийн төлөө явсан хүмүүсийн хүүхдүүд монголоор л голд үлдэж байна. Би завгүй, би ажил хийж байна. Ингээд яваад байгаа тохиолдолд тэр хүүхэд бол энэ улсад маш хурдан тэр систем дасаад тэгээд одоо англиар яриад монгол хэлээ мартагдах жишээ их байгаа учраас энэ их хэлээ авч үлдэхийн төлөө янз бүрийн үүсгэл санааллахуйд бид нар бол дэмжих хэрэгтэй. Тухайлбал одоо манай Невада мужид амьдардаг манай гэр бүлүүд төр буран болон нараа түүний гэр бүл бас юм төсөл хөтөлбөрүүдийг санаачлаад монгол хүүхдээ монголоор монгол хэлээ мартагдуулахгүй авч явж байгаа тийм сайн жишээнүүдийг бас туршлага хийж эцэгчүүдтэй уулзаж нэвтрүүлэг хийж байгаа бол маш их чухлаа гэж бодож байгаа. Хин үр хүүхдийнхээ төлөө хин сэтгэл гаргана. Тэр л хэмжээгээр хүүхдийн нялх бяцхан оюун ухаан задарч тэр залуураар урагшлан тэлж байдаг. Тэр тусмаа зүрх сэтгэлдэн яс цусандан шингээстэй байгаа тэр монгол химээх ухагдхууныг сэргээхэд ээж наран твэгийн хичээл зүтгэл охин ануужинг сэлүүрдэн залсан аваа. Ганцоргийн ануужин гэдэг би Калифорни мужийн Сан Франциско хотод төрж өссөн. Миний ээжийг Бадарчин Наран Цая гэдэг гэр бүлдээ эсвэлээ яг дундах нь. Тэгээд манай ээж 1998 онд Америк руу явж исэн. Лос Анжелес хотноо одоо өөрөө би орос хэл англиний багшны мэргэжлтэй байсан учраас тухайн үед энэ Америк оронд чинь дөнгөж ирж байгаа бидний хувьд чинь яаж ийм гоё барилга одоо энэ ямар сайхан офис байдгийг бэ? Офисын барилгач маш сайхан. Тэрэнд чи орж яаж мэргэжлийнхаа одоо ажлыг хийгээд ингээ явж явах хэсэг мөрөөдлийнхаа дагуу өөрийн мэргэжлэгт хамт сургалт өгчжсэн Алтан Туяа, Инх Туяа, Цэрэн Долгон нартайгаа нийлээд энэ товчийг нэг ажилласан. Энэ маань одоо тухайн үед дөнгөж ирж байгаа монголчуудаа Америкийн нэгдсэн улсад хууль ёсоор аж төрөх гэдэгт нь туслах зорилготой байсан, нэгэндээ тусалдаг байсан. Энэ ажил маань миний хувьд одоо их сайхан сэтгэлд хүрдгийн. Одоо хүртэл би хүмүүст ямар их тусдаа одоо ажил хийж исэн юм бэ гэж одоо боддог. Монголчуудын оршин тогтнох гол зүйл нь бол хэл нь юм аа. Хэлээд байгаа соёл нь юм аа. Соёлоод байгаа тэр улс орчин өөрийнхөө хэл соёлоороо явахаар бусдаас ялгараад
одоо үндэсний одоо тусгаар тогт нь бол монголчуудын одоо тэр үндэстэн гэдгийн баталгаа нь ерөөсөө хилэн дээр байд юм байна. Тийм ээ, хилийг бол хүн болгон хайрлах хэрэгтэй юм байна. Ерөөсөө хаач байгаа монгол хүн бол төрсөн бол хайрлах хэрэгтэй юм байна. Ерөөсөө хилээ хайрлана гэдэг чинь манай монголчууд болохоор өөрт байгаа юмыг хайрладаг юм байна. Нүүдэлчдийн нэг зам байд юм уу? Гадна гараад ирэхээр бол аль болохоор өөрөө англиар ярьж сурах, өөр хүүхдээ англитай болох гээд мэдхгүй ч гэсэн чадахгүй ч гэсэн англиар хүүхдүүдтэйгээ ярих гээд тэгээд бол ингээд хүүхдүүдөө бүр цааш нь болчихж байна. Ингээд нааш нь татчих авахгүй. Монгол хэлээрээ хүүхдтэйгээ ярихгүй. 3.4 сая хүнтэй монголчууд бусад том соёлуудад бид нар өнөөдөр амьдарч байгаа тийм уусах эрсдэл бидэнд бол их байгаа учраас монгол хэлээ авч үлдэх, монгол соёлоо авч үлдэхийн тулд бүгдээрээ хамтарч төртөөгөө монголчуудын одоо холбоодуудтайгаа, иргэдтэйгээ бид нар хамтарч энэ асуудлыг шийдэх нь бол цаг хугацааны хувьд тулгамдсан асуудал болж байгаа. Энэ асуудлуудаар одоо жишээ нь одоо манай бүс нутагт байгаа Лос Анжелес, Сан Франциско, одоо Сиэтлын монголчуудын холбоо хүмүүс маань аль болох хичээж бид нар ажиллаж идэг. Тэгээ энэ дундаас нь гарсан дүгнэлт болохоор залуу эцэг эхчүүд бас хүүхдүүдтэйгээ монголоор ярих нь асар их чухал юм бэл. Би монгол хүн гэсэн омогшил бахархлыг харь нутагт төрж өсөж харийн хэлээр хэлд орж буй хүүхдүүдийн оюун ухаанд хэрхэн яаж тарж ургуулах, тэдэнд монгол хэл ёс заншлыг эзэмшүүлэхэд Монголд боловсрал эзэмшсэн багш нар юун төрөнд хэрэгтэй. Бид нэг гадаад оронд амьдарч ин тэ ээж аав нь монголоор яриад ихчих юм бол тэр хүүхд чинь монголоор хөгжим чинь монголоор л ярина шүү. Сүүлд нь монгол хэл сурах хийсэн тийм сургалт энэ тэрийг жав жоохон багаас нь төрөлтөл монголоор л тэр хүүхдтэй л ярьчих. Би охинтой олчлаа гэхэд хэлсэн чи аамен. За охиндоо аано гэд нэр өгье доо гэсэн чинь за ээж та ямар нэр өгөх юм гэсэн чинь би аав нь одоо аано гэж юм бол жин гэд нэмчих үү гээл тэгээд анижин гэд ингээд нэрийг авсан. Энэ маань одоо монголчуудын хувьд эцэхээ хүндэлдэг. Тэднэрээс хүүхдийнхаа нэрийг авах байсан гэж тэг боддог. Энэ чи бас нэг одоо монгол заншил. Ануужинд үлгэрийн ном монголоос захиалж авцраад ерөөсөө ном монгол номнуудыг уншуулдаг. Үүлэн бор гэдэг үлгэрийн ном тэгээд монгол цагаан толгой таблицын дээр бичиж өгөөд надад монгол хэл зааж өгчсэн. 4 настай байсан да. Монгол хэлний цагаан толгой өсгүүдийг ингээ галагтай нь бичээл тэгэл үлгэрийн номд нь хавчуулаад тэгэл өөрт нь өгөхөд түүхт өөрөө ингээд өөрийнхөө хүслийн дагуу уншиж эхэлсэн. Миний охин нөгөө анх ингээл миний бичсэн таблицыг хараад яг уншижсэн номныхын өсөр ингээд хадгалагдсан байгаа. Ингээ хадгалагдсан. Тэгэл энийг хараад ууя чи аав үсэх юм байна. Одоо энэ номон дээр ч үлгэрийн ном уншихад аав үсэх. Аав гэх юм бол аав ээж гэл ингээл нөхд өөрөө ингээ уншиж сурсан. Би ээждээ тэрэнд нь маш их баярлж явдаг. Намайг монгол хүн болгож өсгсөн. Монголтой хайртай, Монголтой ойрхон одоо Америк соёлтой байсан бол арай л өөр байх байсан баг. Би Америк төржсэн ч гэсэн Монголтой хайртай зам болгон ирдэг байсан. Багаас нь ингээд Монгол руу ингээд зам болгон дагуулж явдаг. Монголд хэлэхтэй хөвгт 5 настайдаа Монголд ингээ очиод ах дүүнэр дээрээ байжгаад цар гаруу болоод боцхолоод тэгээд онгоцны бодол гаргаж өгч байгаа байхгүй юу? Анууж уйлаад одоо онгоц руугаа орохгүй тэгээд шалганы хүмүүс нь хөө энэ ямар хөөрх юм бэ? За чи буцаад нэг гартаа гэл хэсэг явуулсан буцаага дуудаад за одоо миний хоор гэл. Тэгээд нэг жоох юм уйлаад явж. Тэгээд Монголдо ирэхдээ би Америкээс нэг л өөр мэдрэмжийг авдаг. Америк найзууд, Монгол найзууд хоёрын дунд зөндөө ялгаа байгаа. Одоо яг анзаарахад бол Монгол найзууд бол их дотно ах дүү шиг л байдаг. Би биенийхээ хувийн амьдралд маш оролцож тус дэм болох гэж явдаг. Америк найзууд болохоор илүү хүндий, илүү тийм хөнгөн харилцаатай байдаг гэх юм уу. Тэгэхээр Монголд ирэхээр Монгол найзуудтайгаа яг л ах дүү шиг дотносдог. Залуу охин Ануужны сэтгэл зүрхэнд нь Монголын алтан соёмбот далбаа намирч, сүрт их хааны хөшөөнд гэрэлтэж, Сүхбаатар жанжны талбайн цэлиж огтно. Намраа зинхэр бороотой, нарийн сайхан өвстэй, нарлаг сайхан Монгол нутаг нь нар сараа дэлгэн өөрийн ногдохыг Ануужин
бүр багаасаа мэдэрдэг байсан юм. Манай аав ээж хоёр хоёул урлагийн баруун бүсийн нутгуудын одоо авьяас хүүхдүүдийн дунд урлагийн хүмүүс очиж шалгалт хийдэг байсан байгаа. Тэгээ баруун бүсгийн хамаарал ээж дууны ангис шалгараад аав хөгжмийн ангис шалгараад хоод амын хөгжим драмын театраас амьдралынхаа замыг эхэлсэн. Миний эмээгөө хоёр бол Ховд аймгийн хөгжим драмын театрын хамгийн анхны уран бүтээлчд байсан. Тэгээд миний өвөө бол цэргийн хөгжимчнөр маш олон жил ажилласан. Тэгээ миний эмээ бол жүжигчин, дуучин хүн байсан. Тэгээд очиртай 3 толгой гэдэг жүжигт тоглож байсан. Амдрын хинийн амдарсан энэ өнөртөн их гэрвэлийн өрхийн зэргүүлэгч нь нэгдлийн зөвлөлийн дарга нэгдлийн Батцур. Амдрын нэгдлийн 600 шахам айдэрхийн 2700 хүний ажил амьд 9.3 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй сум нэгдлийн бүхий л ажил их өрхийн зэргүүлэгч 10 дахь жилдээ ажиллаж байгаа энэ хүнтэй холбоотой. Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотод жүжигчний мэрэгжлээр сурч буй Ануужин охины авга талын өвөг эцэг нь Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын дараагаар олон жил үр бүтээлтэй ажилласан Батцур Баава гэж түмэндээ хүндлэгдсэн сайхан бурал байлаа. Ард түмнийхээ амьдралыг 10 хуруушгэ мэддэг. Малчин түмнийхээ итгэлийг даасан Эрдэнэ хайрхан сумын хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулсан сум нэгдлийн сайн дарга нарын нэг бол Батцур дарга байсан юм. Тэр Шекспирийн дугууланд багаас нь явуулсан. Тэгээд дандаа гол дүрүүдийг орно. Шекспирийн Зөрүүд эрийг номогдсон гэдэг зохиолын Бианкагийн дүрийг анхудаа гаргаад тэг зангилсан хоолойтой юм бэл тэнд л дугаараа би бодсон. Энэ багш нар одоо бодвол нэлээд хил ам их хурц сүрхэн хийсэн учраас одоо гол дүрийг өгчтэй гэл
дунд сургуульд байхаасаа эхлүүлээл жүжигчний ингээд портфолио бэлдэж эхэлдэг. Одоо жүжиг мүжигэн тоглоно. Би бол Camp Shakespeare гээд 5 дугаар ангид байхдаа тэрэнд эхлээд хамгийн ихний Шекспирийн жүжигэн тоглож байлаа. Тэгээд тэрийгэ портфолионд оруулаад тэгээд сургуульд орохдоо тэрийг нь сайн шалгадаг. Cover, reel гэж бас хэлж болно. Бага наснаас нь янз бүрийн урлаг соёлын арга хэмжээнд тэ сургуулиас зохиодож байгаа. Тэгээд тэмцээн уралдаануудад оролцуулдаг. Okay, because the tempo is a little slow because I know you're thinking about your lines. So let's take that stress away and let's just read this once when you look at the scripts. All right. Thank you though for being so memorized. I just want to take the stress away of thinking about lines. All right. So let's just have fun with it with the script in your hands. Okay. A lot of energy. Action. Check it out! I got an F on my Spanish midterm. Why are you so happy about it? Because Riley got an F too. That means he's been paying as much attention to me as I've been to him. Failing Spanish is hard work. How is failing Spanish hard work? Every day I show up late, so he'll definitely notice me. Then I forget my textbook, so we have to share one. And finally, I let the teacher catch us passing notes, so she keeps us both in after class. Ингээд 5 дугаар ангид байхдаа Лос Анжелес хотод одоо хүүхдүүдийн киноны дүрийн шалгаруултанд хоёулаа хамтаа шалгаруулж исэн. Тэгэл тухайд өдөр олон хүүхдүүд чинь материалуудын тараагаал өгдөг. За одоо энэ ингээс тэр доор нэгэ бэлдээд ярих ёстой шүү гэл өгнө. Тэгээд би авчаад анууч ингээ материал гарч байгаа бүтэн хуудас киноны хэсэг. За энийг цээжлээ тэр ингээ ярих нь шүү дээ. Тэгсэн чинь би сандраад яах вэ гэсэн чинь анууч зүгээр ээж энэ чинь тэр киноны хэсэг байхгүй. Эний чи ирэхэд нь утгаар нь цээжилж штэ. Тэгээд би чаднаа гэлтгсэн. Тэгээд үнээр чадсан. Тэгээд тэр сонгон шалгаруултанд нь ороод тэр уралдаанд найруулагч нар ирдэг юм байлээ. 7-8 тийм компанид ирээдүйн жүжигчний бэлтгэх нөөцийн санд ингээ бүртгэлээ гэсэн ийм бичиг авдаг юм байлээ. Ануужин сургуулийнхаа тэргүүний сурагчдын нэг. Тэрээр 7 дугаар ангид байхдаа Америкийн нэгдсэн улсын боловсролын газрын ерөнхийлөгчийн шагналаар шагнагдж байсан цөөхөн сурагчдын нэг юм. Монгол хүний авиас бэлэг, оюун ухаан, чадал чансаа хаанч өндөр байдгийн учир энэ билээ. Дуулах, одоо шүлэг унших, ингээд ямар нэг юм ихээр айгүй тийм гүйцэтгэл сайтай, их тийм ухаалаг хариулттай, тийм их сэргэлэн хөхтэйсэн. Тэгээ ээж маань ингээд дуучин байсан болохоор би ингээд ажигласан байхгүй. За энэ хүүхнийг тийм урлаг туртай хавьяастай байна да гэж би бодож байсан. Миний ээж, миний шүтэн тэгээд намайг их дэмжиж явдаг, чадлаараа дэмжиж явдаг. Намайг багаасаа арга хэмжээнд маш их оролцуулж, намайг урлагийн хүн болохыг маш их хүсдэг. All right, first of all, that's live. I mean, pitch perfect. On point. Had that little flip. It was almost a yodel to the falsetto and right back. Woohoo! It just made me want to clap for that performance. Hey, don't let her fool you. I mean, as soon as she came on the screen, I was like, oh, she's so sweet. Look at her. And then she started singing and it was like all this depth. I mean, I was really blown away. I thought she had a very mature voice, and I don't know how old she is, but you know, she just sounded like an old soul. Yeah, there was an ease. That's what I loved. And she's 15, we just found out. Our Vocal Star Operations let us know, 15. And I mean, the ease with which she performed that song, it was just very much in the style of the music and of the era, and she embodied it beautifully and sang it beautifully. Америк хүүхдүүдэд уран чадварын хичээл заадаг том продакшнд ажилладаг гэж сонсоод Бэрэнэ хотод наран амгалан багшийг олж өөрөө бүр хүүхдээ авч очиж танилцаж гарын шав оруулж ялаа. Би наран Ануужингийн жүжигчний уран чадварын багшаар бараг 10 жил гэж хэлж болно. Энэ нь яагаад бичрээ учирсан тавилан бэ гэхээр энэ бол ерөөсөө л ээж нь охиноо Монгол хэл сургах, Монгол зан заншил, өв соёл,
Монгол үндэстний хамгийн эрхэм дээд бүхнийг л одоо охин ануужиндаа одоо өвлүүлэх тийм хүсэлтэй ирсэн учраас намайг Невада мужийн Ирена хотод амьдарч байхад ээж нь охиноо надад авчир шавь оруулж ирсэн юм аа. Тэгээ нараа амгалан багштайгаа тасралтгүй бид нар ингэж уран чадрын хичээлийг онлайн сургалтаар аваад охин маань ингээд өөрийн багштай болоод тогтмол бага наснаас багштайгаа маш сайн идэвхтэй хичээлсэн. Сайн байна наран багшаа. Өнөөдөр би таны ээжийн насны найран зориулаад санаж авах ээжээ гэдэгт дуудуулах чамаа. Гэхдээ би өчигдөр 10 хоногийн хүүхдийн туслангаас ирээд жоохон хоолой маань өвдсөн байгаа болохоор сайн өчтөд дуулж чадахгүй ах шүү. Динжирээ. Ачитэж танига санаас зүдэж яваа. Ахлахолын нутгаас очиж амжихгүй л байна. Санснаар биштэй хурмаа болохгүй юу ээж саяwana гэдэгнээ Миний уран чадрын багш Фанчиг Сүрэнгийн Наран Амгалан улсын багшийн дээдийг 1987 онд улаан дипломтой төгссөн маш чадварлаг эмэгтэй байдаг. Манай багш маш олон жилийн өмнө Америкт ирж сурчлагта International Performing Arts Barbizon компаниудад жүжигчний ур чадварын мэргэжлийн хичээл зааж байхдаа ганцаарчлсан Константин Станиславскийн сургалтанд би оролцох завшаа олж байсан. Тэгээ мөн Монголын нууц давчаа одоо жангар гэсэн манай Монголын уран зохиолын энэ дээжсийн бичгийг хүүхдүүдэд одоо ингээд таниулж, ойлгуулж, ярьж хичнээн одоо тэр Монголын нууцын хэсгээс унших уу, Мандухай цэцний монолог дээр ажиллаж байхад яг тэр бүхний ярихаас өөр арга байхгүй. Энэ бүхний задаргааны үндсэн дээр энэ ануужин бол тэр Мандухай цэцэн хадны монолог дээр бол гайхалтай ажилласан гэж боддог. Бас энийг би та нартаас үзүүлнэ. Харлаг морины зүс үл ялгах газар гэрэлтэх үлээ би. Хасрын юр авъя гэж гуйлаа намайг. Хасрын юрт очих юм бол харин ч муу нэрүүлдэж хамаг эвдэрлийн үд нээгдэнэ. Эцэн хааны үр болчир. Эцгийн жолоонд гаргах. Идүүгээ цагт ирийг төрхөмсөх. Имийн жаргалаас олныг тусыг гэж хэлээ. Нар багш маань маш их уран бүтээлд сэтгэлээсээ ханддаг, хүүхдүүдтэй сургалтанд шаардлага өндөртэй, үргэлжийн одоо өөрийнхөө хийсэн юмнаа араас хөөцөлддөг. Яг л тэр хүүхдийг хийж ээж санаа нь амардаг тийм хүн байсан. Энэ бол ануужингийн хувьд бол маш азтай явдал байлаа. Тэгээд ануужин битрийн анхны шүлээ уншихад ийм болж байсан. Би Монголын аргалын утай баригсан малчны гэрт төрсөн би атархээр нутгаа өлгиймэн гэж боддог. Тэр хүүхд чи яагаад энэ шүлгийг сонгосон зохиолчийнхоо тухай мэдэх хэрэгтэй. Ингээд бодохоор зохиол дээр ажиллана гэдэг бол асар их задаргаа. Чойжлын чимэд байгаа одоо би Монгол хүн гэдэг шүлгийг би өөрийн ирэхгүй сэтгэл хөдлөө уншиж байсан. Энэ нь бол аргалын утаа бүргэлсэн малчны гэрт төвсөн би гэд ингээл эхлэхээр чинь аргалын утаагаа бид нэр үнэлтэж байгаа шүү дээ. Тэгээд ихэд дараа нь яасан гэхээр тэр шүлэгний хариуд ануужин Монгол явж байгаа. Монгол явсан чинь надад аргалын хомоол авчирж өгч байгаа байхгүй. Тэгээ би ямар гайхалтай юм бэ? Бид нэр анх удаа би Монгол хүн гэдэг шүлэг дээр уншаад аргалын утаа бүргэлсэн гэд ингээл бүргэлж байгаа тэр гэр өөрийнх нь одоо миний сэтгэл байна шүү дээ, тий. Тэрийг мэдэрсэн байгаа байхгүй. Тийм учраас тэр аргалыг надад авчирж өгөөд бид нэр цуг уугуулаа. Тэгээд шүлгээ бас уншижсэн. Маа багшаа. Баярлалаа. За сайн явж ирсэн үү? Сайн явж ирсэн. Ямар гоё юм бэ? Багштай аргал аваад ирсэн юм уу? Тий. Ухаантай охин шүү. Аргалын утаа өнөр тэгэхээр нөгөө шүлгийн санаанд нь орж ийн үү? Орж ийн. Ямар шүлэг лээ? Би Монгол хүн. Мондаг. Цэхэр манаа сонгосон алсын бараг ширтээд цэлгэр сайхан нутгаа сэтгэл багтам харахад үлээж байгаа салхин үнсээдж байгаа юм шиг өршөөлтэй эзэмнгаар илээдж байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдахад илэг
зүрх минь догдолж хосгүй баярын нулимс хоёр нүдийг минь бүрхдэг. Өргөн сайхан нутгийнхаа өвчүүн дээр нь төрөөд өнөр уудам талынхаа өнгөт амьдралын төлөө ам биед зориулдаг ариун нандин заншилтай өвгөд хөгшөд дээдсээ минь үрээ гэж найдаад үлдээж надад өгсөн өнөр Монгол орны наран намайг гүйгүүлж нарийн салхин нүлээж намраа хуран тижээж найртай сайхан орн минь надтай хувь нэг байдаг тул унсан энэ нутгаа би өөрийн бие шиг хайрлаж угаасан тунгалаг мөрнөө би ихийн сүү шиг сандаг энэ нутагтаа би эзнэн юм инхрийлэлт нь өссөн хүүн юм ирээдүйг нь түмэнтэйгээ босголцох их үүргийг хүлээсэн юм. Нэг сонин түгээр л да. Гэрт орж ирсэн монгол хүн чинь суугаад урьж байгаа штэ. Тэгэхэд ануужин бол тэгээгүй. Шууд хувцаа куртка тайлаад шууд дуулаад эхэлсэн. Би бол тэр гайхамшигт мэдрэмжийг бол яг өөрөө багш хүний хувьд тэрийг шууд мэдэрж байгаа байхгүй. Ямар их асар хүч, их хүч, ямар энерги энэ дотор энэ гэрт орж ирвэ. Яаж биднийг цалгааваа те. Тэгэнгүүт миний өөрийн гэсэн нөгөө тэр эрч хүч ерөөсөө шууд хөглөгдсөн гэж би ойлгодог. Өөрийнхөө чадлаар юу сурснаа мэдсний оюутнуудаа зааж байсан шиг монгол хүний тэр эрхэм нандин дээд язгуурын тэр сайхан монгол хэлийг би энэ монологоор юм уу шүлгээр монгол шүлгээрээ дамжуулан би хөгжүүлж бас тэр хүүхдийг сэтгэлгээг бол өндөр сэтгэлгээ гаргаж чадна гэж миний бат итгэл байсан учраас би зөвшөөрсөн юм аа. Тэгэхээр Анхужингийн нэг хамгийн онцлог юм нь тэр чин хүсэл. Энэ болгоныг хэн төрүүлсэн бэ гэвэл энэ бүхний өмнө, энэ бүхний урд, энэ бүхний тэргуунд хэн явсан бэ гэхээр Анхужингийн ээж Бадарчин Наранчаа гэсэн ийм сайхан эмэгтэй байдаг. Нялх багын сэтгэлд ижигээ даган дуулдаг байсан буурал ээж минь дуу тунж тодхон. Миний охин нэгдүгээр хоолой хийлгэн. Дагаал дуулна. Миний урмыг боддог байсан болоод ч тэрөө болж байна. Миний охины хоолой хөөрхөн шүү гэж ирээл багтна. Хэдийгээр наран туяа ижийнхээ хүслийг биелүүлж дуучин болоогүй ч охин Анхужинтайгаа хамтдаа дуулан Тэнгэрийн орон дох ижидээ сэтгэлийн дуун цацал өргөсөн. Оруто Осовагийн дунд сургуулийн театрын ангийг төгсөөд одоо Сан Франциско хотын Academy of Art University-гийн жүжигчний ангид суралцж байна. Би одоо жүжигийнхаа ангийг тарчаад явж байна. Манай Academy of Art University 1929 онд байгуулагдсан урлагийн мэргэжлийн сургууль. Тэгээд одоо Сан Франциско хотод 22 өөр салбартай. Би яг одоо театрын ангид байгаа. Манай сургуульд олон улсын оюутнууд сурдаг. Тэгээд би тэднээсээ маш их юм суралцдаг. Тэд бас надаас юм суралцдаг баг. Найруулга, драм,
Ер нь бол бүх юмыг л заадаг. Маш сайн програмтай. Тэгээд тэрийгэ төгсчөөд би Монголд очоод Монголынхаа кино урлагт өөрийнхөө нэмрийг оруулж гойг Монгол кинонд тогломоор мөрөөдөлтэй. There is a willow grows aslant a brook that shows his hoar leaves in the glassy stream. That's beautiful. I'm going to stop you. Don't say A. За өнөөдөр би physical acting гэдэг ангид орсон. Камерны өмнө ч юм уу эсвэл тайзан дээр байхдаа бие яаж авч явах эсвэл нүүрний хувирлтны талаар бас ярьсан. Тэрний дараа writing анги орсон, кино найруулгын анги. Тий. Их гоё байлаа. Кино найруулгын кино яаж найруулах вэ? Тий. Хагас жил болгон нэг жүжиг тоглодог. Бас student film гэдэг одоо кино найруулагчид тийм кинонд орж болно. Student film project-ийн оролцож болно. Жаран жарны түүхийг өвөртөө халууцуулж өртөөлсөн элч хөсөг. Жангар гисрийн туужийг тулганы ээлэнд хайлсан элч бичиг минь үү? За зөвтэй. За одоо яг энэ жаран жарны түүхийг тийм үү? Энэ чинь маш хугацааны тухай ярьж штэ тийм үү? Тэгээ өвөртөө халууцуулж өртөөлсөн юу юм? Элч хөсөг. Элч хөсөг баггүй. Тэгэхээр энэ чинь тодтол орж ийн хугацааны тухай ярьж байна. Гүрэн их Монголыг дэлхийд зарласан хэл бичиг. Гүрэм номын авшигтай оройд адилсан очир бичиг минь. Элч бичиг те маш тодтолтой үнэд энэ. За одоо жишээл ингэ магтан дуулна гэдэг чинь зүгээр нэг ингэ амар пүүш ингэ хийгээд байгаа юм биш. Тийм үү? Магтан дуулна гэдэг чинь чи тэр бүр бахархаж байгаа. Тэгээд энэ оюутанд энэ үндэсний уламжлалт арга Станиславский системийн сургалт хоёрыг нийлүүлэн Монгол үндэсний өөрийн гүн ухааныг одоо өөрийн биеэрээ ойлгож, мэдэрч бас хүнд хүргэх, тийм хүмүүст хүргэх тийм байдал дээр би хослон сургасан. Жаран жарны түүхийг өвөртөө халууцуулж өртөөсөн элч хөсөг миний Монгол бичиг. Жангар гисрийн туужийг тулганы ээлэнд хайлсан миний элч бичиг. Гүрэн их Монголыг дэлхийд зарласан миний хэл бичиг. Гүрэм номын авшигтай оройд адилсан миний очир бичиг минь. Одоо энэ миний энэ анууч нь театрын сургууль, дунд сургуулиудаа сураад одоо бас Сан Францискогийн бас урлагийн сургууль жүжигчний мэргэжлэр суралцж байна. Энэ нь бол бидний одоо миний сургалтын үр дүн гэж би бас харж байна. Нөгөө талаас ээжийнх нь тэнцэн сэтгэл бас энд харагдаж байна. Бас энэ ануужингийн өөрийнх нь тэр авьяас яаж өөрийгөө бас хөвөлж чаддаг хүүхэд вэ гэдэг нь бол эндээс харагдаж байгаа. Хүн энаараа хичнээн багш нь юм заагаад өгөөд ямар ч өгөгдөлгүй. Эсвэл өгөгдөлтэй ч гэсэн ямар ч ажиллагаа байхгүй, өөрөө хүч хөдөлмөр гаргаагүй бол ямар ч юм бүтэхгүй тийм үү? Тийм болохоор энэ хүүхдэд авьяас байна. Сургалтыг бид нар чадлаараа өгсөн, бид нар чиглүүлж өгнө. Тэрнээс биш бүхэл бүтэн энэ хүнийг өөрчлөнө гэж байхгүй. Одоо 20 настай яг энэ чиглэлээрээ жүжигчний ангид суралцж байгаа бол энэ бол гайхалтай үр дүн гэж би бодож байгаа. 어떤 지역이 있어요? 어떤 지역 어떤 게 있어요? Монгол хэлний дархлаа, оргил титэм, монголчуудын тод дуу хоолой хэмээвэл Монголын үндэсний радио юм. Үндэсний радиогийн шилдэг нэвтрүүлэгчдийн уншилт, тод хурц хэллэг, намб төрх, өдөр бүхний сургуулилтыг сонсож мэдэрнэ гэдэг ануужингийн хувьд ховорхон тохиох аз байсан юм. Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Өөрөө эхэлж текстээ харж байгаа дараа нь уншин. Түүний дараа найруулагч хөгжмийн хүний яриа бараг тавиад тэгээ сонсогчдод хүрдэг байхгүй юу? Зануузрын мэлмиг ийсний юу болох гэж байгаа юм бэ? Нэгэ тогтоод 390 жилийн ойд. Эхлэл учраас 50 заяа.
Өндөр гигээн зан базрын мэлмиг ийсний 390 жилийн ойд. Тэр Монголдоо ирээд сонсдог, хардаг, мэдэрдэг, бас суралцдаг. Ганцх дүүрэн олцтой нэгдсэн улсаа зорьдог. Монголын үндэсний олон нийтийн радиод орж ирэхдээ маш их татан санагддаг. Нэвтрүүлэг сайн тод бит хоёр нэг багштай. Тэгээд би Монголын радиогоос маш их юм сурсан, мэдээ унших. Би Монголын радиод тадлах хийхдээ монгол хэлээ маш сайжруулсан. Тэгээд монгол соёл, түүхээс маш их юм суралцсан. Болор цомын эзэн арвуу наригч баяр хүүгийн ичин хорлоо. Санахын шүлэг. Тэнгэрийн дор тэнгэрээ санаад тентхийн шувуудыг үүндэл гуниад газрын дээр газраа санаад гадаад далайг салхитл туниад доомын асардаг хөх тэнгэртэй дуртгал хөвүүлдэг шар талдаа морин турайн хонхорт тогтсон усандаа Монголдо харих юмсан. Салхин зогсовч салхиа санаад л сандар үлсийг хуйлэртэл эсгэрээд бороонд норвч бороогоо санаад л болжмрын далны чимээг үгийлээд бодол сэнсрүүлсэн өргөн говьдоо бойтгны хонх шиг жингэнэх ододдоо морин хуурын хоёр жавхцсандаа Монголдо харих юмсан. Цэцгэнд төөрөвч яргуйгаа санаад л цээжиндэх зүрх хайлтл зөхрөөд цэнгэж жаргавч дуугаа санаад чихэндэх эмг мултартл зөхрөөд эхээ сонсон бүвэн дундаа эргэж төрөх цэнгэр талдаа мохож далдраагүй өвгдэн үлгий Монголдо харих юмсан. Тэнгэрийн дор тэнгэрээ санаад газрын дээр газраа санаад Монголын ус агаар, өв соёл хүмүүсийн л их сандагдаа. Монгол хүн гэдэг бол ах дүүнэр шиг байдаг болохоор тэрийг нэг сандаг. Монголоос явахдаа их эвгүй явдаг. Монголоос дуртай явна гэж бол байхгүй. Онгоцонд суугаа тэгээд шар улаан дээртэй байшнаа хараад ер нь бол хэцүү салдаг. Сим симхэн үйлсэн нүүж сэнбрүү цэцгэн намайг даллаа юу. Сэрсэрхэн салхин илбиж сэтгэл цагаан ард түмнэн намайг дуудаа юу. Монголон би санаж зүүдлэн. Монголон би манаж зүүдлэн. Манай ээж, манай дүүг Америкт өсгөхдөө Монголын хэл заншил, өв соёл бүх юмыг нь бол зааж өгч манай дүү ч гэсэн Монголоос маш сайн ярьдаг, Америкт төрж өссөн ирнэ. Дүүгээ сайн дуучин жүжигчин болно гэж боддог. Би өөрөө нэг сайн дуу дуулдаг л дээ. Манай дүү намайг хамтраа дуулыг манай дүү айгүйх сайн дуулах сонирхолтой, жүжиглэх сонирхолтой тийм хүүхэд байдаг. Би дүүгээр их бахархдаг. Би Монголд амьдардаг ахыгаа маш их гоё дуулдаг гэж боддог. Тэгээ бид хоёр сонирхлынхаа дагуу Elvis Presley-гийн Can't Help Falling in Love with You бичиж үзсэн юм аа. Тэгээд тэрийгээ та бүхэндээ сонирхуулъя.
Намайг Тэлмэн гэдэг. Би Ануужингийн үеэл байна. Би Шанхай консерваторид жаз басист мэргэжлэр төгссөн. Тэгээд манай Ануужин битэр бол манай өвөө эмээгийнхэн мэргэжлийг өвлөө явж байгаа хүүхдүүд байна. Ануужингийн хувьд бол би багаас нь сайн мэднэ. Их аюулслаг мундаг охин байгаа. Тэгээд одоо Америкт жүжигчлийн мэргэжлэр суралцж байгаа. Манай өвөө эмээгийн хувьд бол манай өвөө ховдын хөгжмийн театрын бэйс хөгжимчин байсан, контрабэйс тоглодог. Эмээгийн хувьд ховдын хөгжмийн театрын гоцлол дуулаач хүн байсан. Тэгээд энэ хүмүүсүүдийн энэ урлагийн альбас өв хөгжмчлийг өвлөж аваад ингэж явж байгаад их баяртай байдаг. Ануужингийн үеэл Бадарчин том хүү, Дорж Палмын Тэлмүнч хөгжим бүжгийн дунд сургууль болон Шанхайд хөгжмийн консерваторийг төгссөн. Монголын хөгжмийн урлагт нэрээ гаргаж яваа залуусын нэг юм. Урлагийн тэнгэртэй өвөө эмээгийн онгод хямар, авиас бэлэг, инхүү, ач зээ, үр хүүхдүүдэд нь удамшин үлдсэн нь бахархалтай. Зураад зурж дуусгахгүй уран байгальтай. Зул сарын цэцэг шиг алаг торгон талтай. Бичээд барахгүй үгийн их уурхайтай. Би сэтгэлийн дэваажин Монголын сайхан орон минь ээ. Монгол улсыг маань их гүрэнд төлөөлөн байгаа элчин сайдын яам гэдэг их орон, элгэн садан мэт ойр дотно. Ануужингийн гарын багш Наран Амгалангийн олон жил Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдрахдаа Монголын соёл боловсролыг дэмжих, Монголын үндэсний соёл урлаг, зан заншил, ёс уламжлалыг нэгэн сэтгэл барин түгээн дэлгэрүүлсэн хүн. Тэрний гавьяа зүтгэлийг үнэлэн Монгол улсын соёлын яамны дээд шагнал, соёлын тэргүүний ажилтны цол тэмдгийг гартуулан өгсөн нь шавнарын амжилтыг давхар үнэлсэн баярт үйл явдал байлаа. Дэлхийн өнцөг булан бүрт хэдэн сая жаваа хүн өөр өөрийн амьдралаар амьдарч, ажиллаж, сурч, тэмүүлсээр
Энэхүү нэвтрүүлгийн баатар ээж охин хоёр ч гэсэн биднээс хэдэн мянган бээрийн тэртээ. Монгол химээх 6 үсгийг халуун зүрхэндээ нандинан тээж харь холын нутагт ажиллаж, амьдарч, суралцаж явна. Хүсэл мөрөөдлөөр жигүүрлсэн хорж болдгүй 20 нас гэдэг юутай гайхалтай. Ануужин дуулж, ануужин жүжиглж, ануужин Монголын кино урлагтаа од олон гялалзах хүсэл мөрөөдлөөр дүүрэн. Тэрний авьяас бэлэг, өрн дорны хосолмол мэдлэг, өөрийн хүсэл мөрөөдөл дүүрэн байна. Мөрөөдөл биелэх болтугай. Би Америк төрсөн ч гэсэн Монгол ээж автай Монгол хүн.